emotion drama болох Doctor on the Edge цувралын эхний 6 ангийг маш сонирхолтой хэлбэрээр тавчлан хүргэх гэж байна. Цэргийн албаа хаахын оронд аслагдсан арал дээр эмчээр томилогдсон баян хотын залуу түүний далайгаас айхад мөн нууцлаг совлогч бүсгийн дунд өрнөх хөгжилтэй атлаа сэтгэл хөдлөм түүх рүү хамтдаа орцгоё. Кино маань гол дүр бол дүү жи гэх залуу цэргийн хүн сургуульд хийж шавар дунд мөшгөж сунаж чадахгүй тарчил байгаагаар эхэлдэг. Тэр өөрөө ч би яаж цэрэг биш гэж өглөх бөгөөд үндэ тэр бол хуулиар хүлээсэн цэргийн албаа дүү зүйлээ хаахын тулд эмнэлгийн тусламж муутай хөдөө орон нутагт 3 жил ажиллахаар ирсэн гоо сайхны мэс заслын эмч байлаа. Хэдийгээр гоо сайхны чиглэлээр мэргэсэн ч түүний чадвар үнэхээр тасархаа. Сургуульд үеэр нэгэн цэрэг өндөр ханнаас унаж хацар нь аимшигтэй урагтахад жи шууд дайран орж яг л уран зураг зурж байгаа мэт нарийн нимба ойдол тавьж өгдөг. Учир нь тэр залуу ирээдүйд од болох мөрөөдөлтэй байсан тул нүүрэнд нь сорив үлдээхгүй тул жи хамаг чадвараа гаргаснаа хэрэг. Үүний дараа эмч залуус цуглаж хаашаа хувирлах та ярилцсан. Бүгд л хөдөө дундаас арлал биш шүү. Арал руу явбал буцаж ирэхгүй ороогсдог гинлээ гэлцэн. Гэтэл манай гол дүр яг л киноны баатруудын гаргадаг тэнэг алдаа гаргаж за би яриач тийм азгүй байна гэж юу байх вэ хэмээн амбардам хэлчихдэг. Хийснээр нь манай жи Пёндодо гэх аслагдсан арал руу хувирлагчдаг байгаа юм. Түүний арал руу явхаас тургуйцаж байгаа нь зүгээр нэг хотын соёл тухтай байдлаасаа салахгүй тулд биш юм. Тэрээр усан овцонд суухынхаа өмнө бараг л зүрхэн зогсох төхөж аргалах эмчийнхээ өгсөн маш хүчтэй гаж нөлөөтэй тайвшруулах юмнээс нь энэ нь түүнийг үрдэн далайтай холбоотой ямар нэгэн аимшигт гэмтэл сэтгэл зүйн айдастай трауматай гэдгийг нь илтгэн. 2 цаг усан овцод унтаад өгөх гэсэн төлөвлөгөө нурч хэсэг ажимаа нар хэрүүлээ шийдвэрлэхээр коммуниксэр ихэд энэний нөлөөгөөр толгоо нь манарчихсан байдаг. Ингээд алсад нэгэн бүсгүй хонцны хашлага дээр зогсож байхыг хараад ус руу үсэрхэн гэж андууран түүнийг аврахаар угсгийж өөрөө ч араас нь ус руу үсэрчдэг. Гэвч энэ бүхэн зүгээр энэний нөлөөгөөр харсан хий үзэгдэл байлаа. Жи нүдэ нэтэл өөрийнх нь ажиллах ёстой арлын эмнэлэгт хэвтэж байх бөгөөд сувилагч нар болон уламжлалт ангаахын эмч залуу түүнийг шоолон энэ нөхөр жоохон галзуу юм уу да гэсэн харцаар хардаг. Түүгээрч барахгүй шинэ өрөөнд нь авраг том 60 хүл байж тааран дээрээс нь түүний цон онгоцон дээр уулзсан нөгөө бүсгүн тэжтэй солигдчихсан байдаг. Жи чимдана хайж явах замдаа улаан спорт машинаа унсан нэгэн залуу шороогоор будуулж тосгоны хөвгчүүлгийн зааж өгснөөр арай гэж нөгөө бүсгүй болох юу хаарийг олж уулздаг. Гэтэл хаарийг нэгэн нохоо хөөж байх бөгөөд манай хотын аймхаа эмч залуу юу ч асуулгүй бүсгүй гүйцэж төрүүлээд шууд мод руу авираад гарчдаг. Гэвч тэр нохоо зүгээр л хаарыг хайр зарлаж нүрийг нь долоох гэсэн ээлдэг нохоо байж таардаг. Харин хари өөрийг нь энэ залуу аврахаар ирж байна гэж буруу ойлгоод. Ингээд тэд чимданаас солилцох бөгөөд жи бүсгүй хөхний даруулганы хажууд зөндөө олон юм байгааг анзаарна. Харич түүнийг эмийн гаш нөлөөнөс болж усан онгоцон дээр яг юу хийснийг нь хэлж өгдөг. Үнэндээ хари эмээтэйгээ видео дуудлага хийж байтал салхинд кардиgan замсан хийсэд ус руу унжсан бөгөөд жи түүнийг үсэрч эхлэе гэж андууран манарсан чигээрээ ус руу үсрэх гээд байхаар нь хари аргаа бараа түүнийг зохиж унаан эмнэлэг дээр чирч авчирсан байдаг. Мэдээж манай эмч үүнийг нь оог санахгүй байдаг. Хөдөлгөөний жи эмнэлэгтээ нөгөө улаан спорт машины эзэн хамт ажиллах эмч Хён Чионтэй уулзсан. Тэр залуу жи рүү гоо сайхны эмчнэр мөнгөний шуналтай гэж дайрагч өөрөө энэ жижиг арал дээр спорт машин унж ирчгээд айлаар явж үзлэг хийхийг цагийн гарц гэж үздэг хоёр нүртэй амтан байв. Жи эмнэлэгний арлын цагийн ганц ресторанд хоолнд авах боловч хоол нь үнэхээр сонирн байсан тул эмнэлэг рүүгээ гүүх шалтак хайж байтал тосгоны дарга пак чүншиг ходоод нүвдөөд гээд орж ирдэг. Жи түүнийг зүгээр нэг ходоодны өвдөл биш зүрхний шигдээгт байна гэж уншилж эмчлүүлэхийг шаардах тосгоны дарга зүрүүдлэн явчих. Гэвч жи санаа нь амрахгүй араас нь дааж явсаар усан онгоцны зогсоол дээр дарга ухаан алдаж унахт нь амжиж нисдэг тэрэг дуудан хот руу хамт хүргэж амь насыг нь авардаг. Гэвч жи сүүлчийн усан онгоцноос хоцорч хотод хонохоос өөр аргагүй бол маргааш нь буцах усан онгоц руу хараад жи дахин сандарч паникт орж эхэлнэ. Түүний толгойд үрдэн далайд найзаагаа алдсан. Үүнээс болж найз бүсгүйгээсээ салсан аимшиг дурсамжууд нь зурсхийж харагдана. Яг ухаан алдах гэж байтал араас нь хаараа гарч ирэн өөрийнхөө чихвчийг зөвлөн намуухан хөгжмөр түүнийг тайвшруулдаг. Маш романтик мөч эхэлж байтал чихвчнийхэн цэнийг дуусаад хөгжмөн унтарчихдаг нь үнэхээр хөгжилтэй. Жи өөрийнхөө сул талыг харуулсандаа хичээж хаарыг миний шугамыг битээ даваад вэ гэж уурлаа. Хаарыг үүндээ шахалж дэлгүүрийн хамгийн сүүлчийн фивийг худалдаж авчихад шугам давахгүй болохоор чамд өгөхгүй гэх мэтээр түүнийг цаашлуулж эхэлнэ. Гэвч бүр сонин нь хаарэ бол тус эмнэлгийн шинээр ирж буй сувилагч байж таардаг. Тэд хамтдаа арлын анхлагцсан бүс рүү хүчтэн үзэхээр явах хэрэгтэй болно. Уг нь заваар явбал 5 минут болох газар жи далайн айцтай тул тэд
40 минут явсан алхдаг. Замд Жигийн хүрэн дээр Аалз буухад Хари шугамд аваад явах вэ гэж тоохгүй байснаа Аалз Жигийн цамц руу ороход Жи "Гоо шугамд аваад өг" гэж орилдог. Ингээд Хари түүний цамц Чэйз нуруугийн тэмтэрч Аалзыг хайх бөгөөд энэ мөч нь тэдний дунд хүүдэн амьсгалыг ивдэг. Үзэх ёстой айлдаа очтол өвчтөн хөгшин маш ширүүн зантай бөгөөд тэднийг хөөж тун. Хари түүнийг заавал үзэх гэж зүтгэсэн ч Жи түүнийг чирээд авчихна. Буцах замдаа Хари зарим хүмүүс амьдрах гэж хамаг чадлаараа хичээж байхад зарим нь өөрийгөө гаргуунд гаргачих юм хэмээн бухимд нь яхад Жи Харигийн чимдаан байсан бүхний хор тавдраа сэргийлэх юмнуудыг санаж бүсгүй гэр бүлийнхээ хэн нэгнийг хор тавдраар алцсан. Эсвэл өөрөө өвчтөй байж магадгүй гэж таамаглана. Их сургуулийн том эмнэлгийн дөрөвний зөвлөгч байсан Хари яагаад энэ жижиг арал руу ирсэн нууц нь одоогоор талигдаагүй байв. Тэд явж байгаа төөрдөг бөгөөд шөнийн ойн дуу чимээнээс хотын залуу Жи өгтлээ айж байтал Аза Чион Мацэлхтэй ирж таарна. Гиш Мацэлх нь 2 хүний судалтай тул Уарыг суулгаад явчихна. Харин манай Жи хаанаас ч Минигийн ажмаагийн дөрөв дугуйтдсан Монакагийн уралдаан шиг хуралдаа тэднээс ч өмнө ресторанд ирчихсэн байдаг. Ресторан Жид ус сансан загасч өгөн түүнийг архаар шахаж манай эмч өвгний ширээн дагуур ортлон сохрив сохтуу өвгөн талан тусан өөрийнхөө дүртэй зодтолдож дараа аимшигтай зосчигдаг. Хоёр эмч хоёулаа сохтуудад Хари Житэй хамт эмнэлэгт хонож өглөөн Жи өвгний гарыг маш чадварлаг ойж өгдөг. Хари түүний мэргэжлийн чадварыг биширч эхэлнэ. Өвгөн сэрээд уурдаж хашиж байгаад явхад Хари хүмүүс өөрсдийнхөө өвчтөр байдал эсвэл нууцаа нуухын тулд уур уцаарыг баг болгож ашигладаг гэж хэлнэ. Энэ үг Жигийн толгой зурс хийж өчигдөр тэднийг хөөж тулсан нөгөө уулын зөрүүд өвгнийг ямар нэг зүйл нууж байна гэдгийг ойлгоно. Тэд дахин өвгнийд очиж Жи түүнийг шалгахад өвгөн чихрийн шиж өвчнөөсөө болж хөлн үтсэн байдаг. Өвгөн үхээсээ айхгүйгээд эмчилгээ хийхгүй гэхэд Хари өвдөг сөхрөн сууж өөрийнх нь эцэг их хоёулаа өнгөрсөн учраас тэр мэдрэмжийг мэддэг гэдгийг хэлж таныг хөл таны охин яах юм бэ гэж ойлгохгүй. Тэр шөнө эмнэлэгт Жи Хари хоёр бэлэн гой мэдээ суутал нөгөө өвгөн яг л аим шиг киноны халуурч шиг хөлөөчөрчихсөн эмнэлэгт өөрөө хүрэгдэрдэг. Тэд өвгөний хөлийг цэвэрлэж маргааш нь хот руу явуулахаар зохицуулсны дараа Жи Харигийн шаанд үлсэн шахыг боож өгнө. Хари Жи рүү маш дулаахан харцаар харж чи өвчтнийг эмчлэх нь тэдний нууцыг тайлах хариулт гэж хэлсэн шүү дээ. Хэрв чи надад өөрийнхөө далайн айдас тэр нууцаа хэлвэл би чамайг идэрэхэд чин туслая гэж хивнэ. Жи юу ч хэлэлгүй чимээгүй зогсох боловч түүний харцнаас зүрх сэтгэл нь хэдийн хөдөлж ихснийг харж болдог. Өмнөх ангиудад тосгоны дарга Чүншиг болон чихрийн шижинтэй өвгнийг аварч харал дээр нэр хүнд нь өсөөд байсан эмч дүүжи жинхэнэ гай гарч ирнэ. Зүрхний шигдээс болсон тосгоны дарга нислэг тэргээр хот руу хүрсэн чинь даатгалын компани нь энэ бол яаралтай тусламж биш байсан гэд 15 сая воны төлбөрийг төлхөөс татгалзчихдаг байгаа юм. Үүнд уралсан дарга Чүншиг эмнэлэг дээр гүйж ирээд Жигийн толгой дээрээс шууд загсны өгөөс заван зүйл асгаж орхино. Тэгээд чи зүгээр хотоодны мөгөөд явуулахгүй яасан юм гэж уурлахад Жи тэгсэн бол та одоо амьд даатгал биш үхлийн даатгал авчихсан хэвтэж байх байсан гэд эмчийн яс зүгээ хамгаална. Гэвч суруу дарга уугэр завсахгүй альбом тушаалаа ашиглан эмнэлгийн ажилчдыг хавчин гадуурхаж идэвгүй дайн залж эхэлдэг. Дээрээс нь нэгэн өвчтөн өвдгөндөө зөвгийн эмчилгээ хийлгэнэ гэд дүүрэн зүгээтэй шилэнсээ авчирсныг сорилогч Жонсон унаж хагаснаар эмнэлэг тэр чигээрээ зөвгөнүүдэд бүжигдэнэ. Энэ үеэр улаан спорт машинтай залуу эмч Чион гинэт баатар шиг гарч ирэн эмнэлгийг зөвгөнөөс цэвэрлэдэг. Өмнөдөө Чион урд нь хотод байхдаа нэг өвчтнийг аврах явцдад өөр өвчтөн нас барж шүүхэд удагдаж байсан тул энэ хөдөөнийхэн гадныхны эсрэг нийцдэг юм бэ. Зүгээр л гуйсан эмийг нөгөөд хамгийн багаар ажлыг гэсэн дүрэн баримталдаг болсон байж. Үүнийг сонсон Жиж бас шүүхтүүлэхээс айж өвчнүүдийн хэлснийг үг дуугүй дагдаг итгэхгүй юмч болохоор Жиг ийхүү урам хугалж байх үед Хари түнд би чамайг бараг л сайн юмч гэж андуурчээ гэж хатуу хэлнэ. Яг энэ үе Чион Хариг таалагдахын тулд өөрийнхөө дүрмийг зөрчин түнтэй хам уур арал руу явуулын үслэг хийхээр заваар явдаг. Тэнд тэд нэг нь нохооны гизэнд орсон үргэсийг авах гэж араас нь самрын тосоор хурж хөөцлөж байгаад Пяндодо руу буцах сүүлчийн усан онгоцноос хоцорч байна. Энэ мэдээг сонсон Жи дотор нь жинхэнэ галдна. Хажуугаар нь уламжлалт анаах эмч залуу эрэгтэй эмэгтэй хоёр хүн ганцхан өрөөнд шөнийн өнгөрүүлбэл юу болох вэ гэд 1980-ад оны хуучны киноны хэм маягаар хитрүүлэгтэй дуу оруулалтайгаар тэднийг төсөөлөн ярьж өгөхөд Жи ятаатсандаа болоод гал зууг шахна. Тэд яг үүндээ харал дээр Хари Чион хоёр зүгээр л пив ууцсан бөгөөд тэдний урдын танил байсан түүхс хөгддөг. Урдындэд зам дээрийн ослын үеэр амт өвчтөн авч байсан бөгөөд Чион дүүний уцыг өгөхөд Хари дугаарыг нь асууж байнааг андуурч байсан өвчлөлтөд урсамж байв. Шөнө нь унтаж байхдаа Хари өрөө тусгаарласан шугамыг даван Чионы унтах хэсэг рүү хөлөө шидэхэд Чион гаргаж байгаа царай үнэхээр хүрдэн бөгөөд удагшдад 2 дахь төрлийн синдром буюу second lead синдромыг шууд харуулж байлаа. Жи атаархлаа мартахын тулд тосгоны дарга Чүншигийн өгсөн ял болох хайлуудаар илгээмж тарах ажлыг хийн. Харигийн эмээгийнх нь гадаа ирээд тэдний уцаар яхийг нуусаар сонсож байгаад төмөр тогоонд бүдэрч нууцлаг байдал нь нуруу. Эмээн түүнийг шархсныг хараад
аваад гэртээ оруулж эм төрхөж өгөх үед чи эмээгээс яагаад байнга өвчин намдах юм уу гэдгийг суухад эмээ нь толгой нь өвддгөө гэдгийг хэлж чи өөрийнхөө дугаарыг үлдээд маргааш нь чи хаарыг татаарсаар байгаад өвчнүүдтэй анхаарлаа хандуулхаа болно. Нөгөө ханиатай загасч өгөн ирж хүчтэй юм нэхэд чи өвчтөн юу гэсэн тэрийг нь өгнө гэсэн залхуу зангаараа шууд өрөвтлийн юм бичээд өчгдөг. Гэтэл тэр үгэн саяхан зөвхөн шийдээс болсон байсныг систем дээр шинжилгээгүй байсан бөгөөд зөвхөн өвчтэй хүнд энэ юм өглийн аюултай байв. Үүнийг мэдсэн чи ухаан алдах шахан гүйж углааш тагаа өвгний мацилкийг хөөжчод эмийг нь хурааж ав. Өвгнийг эмчид хамаг түүхээ үннээр нь хийх ёстой гэж загнаж ханиалган зүгээр л бэрийн өгсөн өөр эмийн гаж нөлөө байсныг олж мэд. Эмнэлэгт буцаж ирэхэд Хари тосгоны дарга Чуншигийг дагуулan ирсэн байв. Хари өөрөө хүчтэйж байж даатгалын компаниар даргын 15 сая воныг төлөвлөхээр болгож өгчээ. Үүнийг харсан чи өөрөөсөө үнэхээр хичнээн. Тэр өвгний араас гүвтээ өвгний төлөө биш зүгээр л буруу юм бичсэн хэрэгт орхосоо хайсандаа гүйсэн гэдгийг Харид хэлж өөрийнхөө өвчүүхэн занд харамсдаг. Хари түүнийг сэргээхийн тулд шөнө гэрэл зохнууд харагддаг гоё газар дагуулan очив. Тэнд чи үнэхээр яагаад Чионыг дагаж нөгөө арал руу явсан юм бэ гэж асуухад Хари тэр арал руу зөвхөн завьаар явдаг. Чи далайн айдтай болохоор чиний өмнөөс би явсан юм аа. Уг нь чамтай хамт явсан бол дээр байж гэж шууд утгаараа хэлчихдэг. Чи зориг гарган дараагийн удаа би чамтай хамт явнаа гэж амлана. Яг энэ романтик мөчөд бороо асгарч тэд хамтдаа борооны өндөр гүйлтэн үнэхээр хөөрхөн мөч байлаа. Маргааш нь Харигийн мэжи рүү залгаж толгойн эргээд өгнөж бэрцсэн гэдгээ хэлнэ. Чи эмээг нь эмчилж байхдаа Харигийн чамдаа байсан юмнууд үнэндээ эмээгийнх нь хов таадрын эмчилгээний юм байсныг олж мэднэ. Эмээ тосгоныхын дөрвдүүлэхгүй тулд бас Харийг зовоохгүй тул энэ нууцыг нууж байж Хари эмээгийнхээ гэрээс жийг гарч ирэхийг хараад маш их уурлаж эмээгээ алтгаас айсан айдас үүсгэлэн тэсрэл болгон гарч ирнэ. Энэ явдлын дараа жи Хари хоёр улам ойртох ёстой байтал тосгоныхан Харийг Чиондоо суулгах гэж шахаад эхэлнэ. Дээрээс нь эмч нарын групп чатаар Хари бол зөвхөн эмч нартай үерхийг хүсдэг мөнгөнд дуртай хүүхэн гэсэн цоо яриа тарснаас болж жи Харигаас зайгаа барьж Хари түнд түүний энэ зан гомдоо гидмуталцдаг. Энэ хооронд туслах дөрүүд бол хөтлөгч Жонсон болон уламжлалт хамгаахын эмч Жүчөө хоёр гинт нэг оронд орчихдог байгаадаа Жонсон харал дээр найз уу ганцаараа төрсөн өдрөө тэмдэглэж байхад нь Жүчөө уцаа авахар очиж тааран хамт ууж байгаад маргааш өглөө хоёулаа нүцгэн сэрдэг. Маргаашны имлэг дээр Жонсон юу ч болоогүй юм шиг царайлаж Жүчөө ухаанаа алдчихсан охин хүүхдүүд зүү тавихтаа хүртэл уйлаад жинхэнэ паян болдог. Имлэг дээр гинтийн чирнэ. Эрүүл мэндийн газрын дарга хатагтай Чуй Хаим жи талбай ясны сануулга өгөхөөр иржээ. Учир нь можийн захирагч уцтгаж жи хинбэ гэдгийг мэдэхгүй шууд уцыг нь тасалчихсан байж. Дараах хямын албаны хүн шиг харагдагч үнэндээ маш сайн эмч байсан бөгөөд буцах гэж байгаад шилэн лохны хилтерхэд гараа зөсөж жигээр оюулж байгаад сүүлчийн усаа онгоцноосоо хоцорчогдөв. Яг энэ үед арал руу аим шиг талаа шуурга ойртон ирнэ. Ажилчид хамт хоол идэж байх үед Хари цуу яраны талаар уурлаж жи тийм ээ би имлэгт амьдардаг байсан болохоор дандаа эмч нартай уурдаг байсан. Гэхдээ чамайг дэгээдэггүй болохоор битгий гэхэд жи түүний өмнө хүзрүү дэлгэж яагаад болохгүй гэж би ч гэсэн эмч шүү дээ гэж сэтгэлээ хэлчихнэ. Яг энэ үед нөгөө зүү тавиулсан бяцхан охин хамсалж чадахгүй ухаан алтан ирдэг. Охин гуурсан хоолойн цочмог үрсүүл болсон тул яаралтай хот руу явах хэрэгтэй болно. Шуурга ихсэн ч тосгоны дарга тэднийг завьар хүргэхээр болдогч эмнэлгийнхэн дундаас арх хугаагүй бас гарна гэртээгүй ганц эмч нь жи бив. Тэр завинд суух ёстой бол жи айсандаа паникт орж өшөж орхиход Хари түүний бугуунаас чанга хатган завин дээр дагуулan суудаг. Шуурга дундуур явж байхад охины бие улам муудаж жи гуурс тавих хэрэгтэй болно. Аянга захиж далайн давлгаа хөөх үед жигийн толгойн урд завин дээр найздаа зүрхний массаж хийж байсан. Найз бүсгүйн хурдлаарай гэж орж байсан аим шиг дурсамжинд дахин сэргэж тэр таг хөшөж орхино. Хари түүнийг дахин ухаан оруулж жи аврах хантаа заа тайлж байгаад охиныхоо олоод гуурсаг амжилтаа тавьж амьсгалыг нэ. Охин амьсгалж игсний дараа жи өмг хүчин барагдаж бүүлчгүүр завны зах руу мөсгөж очтол далгаа завийг хүчтэй савчих үед аврах хантаа згүү байсан манай голдур шууд далаа руу очив. Ингээд ухаан алдаас имлэг зэрэгтэй жи урд нь найзаагаа алдсан оршуулгын ёслыг зүтэлдэг. Тэр үед түүний найз охин байсан бүсгүй оршуулга дээр би чамайг харах бүртээ талийнхаа чи үргэл санах болно гэж хэлээд салж байсан нь жид маш том сэтгэл зүйн гэмтэл үлдээжээ. Жи имлэгийн орон дээр нүдэ нэхэд Хари хажууд нь санаа зовоо сууж байв. Хамгийн гайхалтай нь жи далайд унахад Хари өөрөө араас нь ус руу үсэрч амийг нь аварсан байв. Хари өөрийнхөө энэ баатарлаг үйлчлийг юмн чинээ тоохгүй байвч имлэгийн сувилагчид түүнийг эмч нарын араас гүдэг мөнгөний шуналтай гол дэгэр хэмээн ар худгаар нь муулж байлаа. Дээрээс нь Харигийн салсан хуучин
найз залуу имлэг дээр Хари руу дайрч салснаа хүлээн зөвшөөрөхгүй уурлаж галзуурч. Энэ үе Жи дундуур нь орж түүний халаадны захыг засаж өгөөд хинэн дээр ир хүн бэ гэдгийг хараатай бүхэн нь мэднэ. Дайраа мэдээд эндээс зайл. Харийг надад өрхөө тавиасаа гэж би өөрөө гуйж байгаа юм гэж маш сүртэйгээр хамгаалдаг нь үнэхээр сэтгэл хөдлөн мөч байдаг. Тэд арал руу буцаж ирэхэд өөр нэгэн асуудал үүснэ. Харийг эмчийг авах гэж уцруу өсөрснээ мэдсэн Имэ Мижа Жид уурлах хашгирч бараад гинт тухайн алдаад унчихсан. Жи Имэг өрн эмнэлэг рүү гүйж ирснээр Имэгийн 4-р шатны хор тавдартай гих нууцыг тосгоныхон задардаг. Үүнээс болж эмч Чиод маш их хуурсан. Учир нь тэрээр өрдөн Имэгийн толгоо өвтгöd хавдартай нь мдэггүйс болоод буруу юм бичих төгсөн байв. Гэвч Жи энэ бол өвчтний өөрийнх нь хүсэл байсан гэдгийг нууц хадгалснаач хамгаал. Чио Хари сайн гэдгийг Имэгд аль хэдийн хэлчихсэн. Дээрээс нь Имэг хот руу клиникийн туршилтын эмчилгээг хамруулахаар хөдөлж өгсөн тул Имэ Мижа Чионыг маш их дэмжин Жиг Харийг хамгаалж чадахгүй дэндүү сул дорой залуу гэж гол. Жиж жижигхэн могоод хараад зэрлэг үн шиг орилж яадаг тул Имэгийн өмнө хэлэх үг болцсонгүй. Хари Чионтой уулзаж Имэгийнхээ эмчилгээг ярьж уйлж байхыг харсан Жиг атаархаж зайгаа барьж эхэлнэ. Түүнээс болоод Харид би чамаас холцсон нь цуу ярианаас болсон юм биш. Чамд хэр их татагдж байгаагаа харуулахаас айсандаа гэж үннээ хэлнэ. Үүнийг сонсоод Хари Жиг шууд өмсчдэг. Дараа нь Жиж харин өмсөлдөвч тэд албаасаа үргэлж эхэлсэн ч яг тэр мөчүүд Имэн тэдний хаш байдаг өөр амьсгалыг бүрэн нураа. Хэд хоногийн дараа Имэ Мижа өвчлөлтийн эмчилгээний шинжилгээ өгөхөөр хот руу усан хуцар явхад Жи хамт явж сандарч байгаа Имэгийн гарыг хатхан дэмждэг. Эмнэлэгт шинжилгээ өгч байхдаа Имэ өөр нэгэн хүнд хор тавдартай өвчтнийг хараад эмнэлгээс цугтчихдаг. Жи түүнийг уулзахад Имэ нулимс төслөөлөн би эрдэнэ хавдрыг нэг удаа ялжсан. Дахиж тэр хэцүү эмчилгээ хийхмээргүй байв. Өвхөөс илүү амьдчгүй өгсөнчгүй хоосон хальс шиг харагдаж амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрөхөөс айж байна. Би зүгээр үлдсэн хугацаанд хүн шиг амьдрмаар байна гэж сэтгэлээ уудалд. Тэрээр Харийг үүнд маш их чаналгыг мэдэж байгаа тул эмчилгээнээс татгалзахыг хүсэж байв. Энэ хооронд мужийн захирагчгүй Жигийн шуурганаар баатарлаг хаягдал хийснийг өөрийнхөө нислэг тэрэгний талбайн төслийн сурчлагаа болгон ашиглаж Жиг арлаас шилжүүлэн хотод авчирдаг. Жи Харидаа үргэж гисэн тул арлаас ямааргүй байсан ч улс төрчийн шахалтаар хэвлэлийн хурал сурчлагаанд гүйж эмч биш шоуны хүн шиг болсондоо бухимдаж эхэлнэ. Сургай болсон Жид гомдон Хариж түүний утас зурвас хариу өгөхөө болно. Эцэст нь Жи шууд их нэвтрүүлгийн үеэр би Пиндата арал руугаа буцаж өвчтнүүдийг эмчилмээр байна гэж зөрөгтэй мэдэгдэж захирагчийн уурыг барсан ч буцаад аралдаа ирж чаддаг. Арал дээр ирэнгүүтээ усан онгоцны зөксөөл дээр ил задгай гар хөлн хугарсан хүн өвчтнийг шууд анхны тусламж үзүүлэн хугарсан ясыг нь засаж авардаг. Өвчтнийг хот руу явуулсны дараа Хари маш хүйтэн хүндий байх бөгөөд Жидээ ганцаараа үлдэхдээ түн рүү дайр. Учир нь тэрээр Имэгийн эмчилгээнээс татгалзаж амьдралаас бууж өгсөн гэдгийг Жи нууж өөрт нь хэлээгүйг мэдсэн байв. Хари Жи эмч хүний хувьд өвчтний хүслийг хүндэтгэх ёстойг би мэдэж байна. Гэхдээ чи миний найз залуугийн хувьд Имэгийг туршилт эмчилгээнд орооч гэж ятгах ёстой байсан юм шүү гэж уйлан шаардна. Гэвч Жи Имэгийнхэн зовлон хүслийг ойлгож байсан тул үгүй би тэгж чадаагүй гэж илтгэр татгалздаг. Хари гомцсондоо Жиг эргэж харуулахсаар 6 дугаар өндөрлөв.